За та нар ямар нэгэн теннисний клубд орох үед яг ийм дасгал хийж байгаа хүүхдүүдийг маш их харж исэн баха. Энэ бол их маш утга учиртай зүйл байгаа юм аа. Манай клубд удаа дараа яг маш олон үүнтэй холбогдолтой нэг юм гомдол ирж исэн. Тэгээ манай хүүхдийг л ерөөсөө бүтэн цагийн турш өдөржин 2 цагийн турш ингээд л зогсоогоод байсан. Тэгээ тэгснэ бустай нь харилцаад байсан. Та нар ч одоо ямар хаашаа газар вэ гэлээсэн. Яг энэ ямар утга учиртай би танарт ярьж өгье. Ширээний теннисэнд хамгийн нэгдүгээрт техник явах хэрэгтэй байдаг. Тэгээ дараа нь мэдрэмж, тэгээ түүний дараа бусад зүйлсүүд орж эхэлдэг байхгүй хурд хүч гэх мэт зүйлс. Техник хамгийн гол нь зөв байх хэрэгтэй байдаг. Шууд анханаас нь ширээн дээр гаргачих юм бол хүүхд маань буруу аваад сурчдаг байгаа даа. Түүний тулд эхлээд техникийг маш сайн суулгахын тулд энэ дасгалыг хийлгээд байдаг юм шүү. Энэ маш их утга учиртай. Хэрвээ шууд ширээн дээр гаргачих юм бол ингээд таамгаараа ингээд буруу хөдөлгөөнүүд хийгээд байдаг учраас булчин нь зөв хөдөлгөөнийг чэйжилт түрүүн бөмбөггүй ширээн дээр биш толны юм хийж явах хэрэгтэй байдаг юм аа. За энэ байж.